За би энэ хилцээрийг дэмжиж чад тэгээд хоёр тодруулах юм байна. Нэгдүгээрх нь энэ хилцээртэй холбоотой. Энэ дээр 32 дээр тусламжийн зээлийн хөнгөлтийн түвшин хамгийн багадаа 35% байна гэж гэрэн дээр байгаа нөхцлөө хилцээр хийсний үр дүн 4281 болгож сайжруулсан байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ хилцээр яаж явдаг? Тэгээд энийг одоо жишээлбэл 4281 гэдэг нь өшөө дахиад нэмэх бололцоо боломж байсан юм уу? Нэгдүгээр энэ гэрээтэй холбоотой. Дээр нь баталгааны шимтгэл 0.9% гэж энэ үлдэгдэл дүнгээсээ тооцоод одоо жишээлбэл 19 жилийн хугацаанд зээл юм шүү дээ. Тэгэхээр үлдэгдэл дүнгээсээ тооцоод одоо шимтгэлээ жил болгон төлөө явдаг юм уу? Эсвэл нэг удаа төлөөд явдаг дүн нь үү? За дараагийн асуулт нь болохоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2 жилийн хөтөлбөр сая хилцэхэд маш одоо ноцтой нэг үзүүлэлт бол няраа эндэгдлээс. Няраа эндэгдлийн түвшин одоо нэмэгдсэн иймэрхүү статистик үзүүлэлт байсан. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ хилцээрийн хүрээнд нэг төсөл нь болохоор их хөөхд няраа эндэгдлийг бууруулах төсөл гэж юм. Тэгэхээр яг энэ төслийн талаар илүү мэдээлэл өгөөч. Энэ нь одоо түрүүн дурдсан няраа эндэгдлийг бууруулахад яаж одоо нөлөөлөх ийм төсөл бууруулахад чиглэсэн төсөл байгаа юу гэдэг талаар мэдээлэл өгөөч. Ийм хоёр асуулт. За хариулъя. 2 номерын микрофон. За тулга сангийн яам инх түвшин гишүүний эхний хоёр асуултанд хариулъя. Өрийн удирдлагын хуульд заасан хөнгөлтийн түвшин гэж байгаа. За энэ хөнгөлтийн түвшин бол олон улсын валютын сангаас гаргасан аргачлалын дагуу тооцогддог. За энэ хөнгөлтийн түвшин 35-аас дээш гарах юм бол хөнгөлтэй гэж тооцогддог байгаа. За энэ зээл маань өөрөө 42% одоо хөнгөлтийн түвшин хангасан учраас хөнгөлтэй түвшинд бол нэг хөнгөлтэй түвшинд л орчод байгаа. Тэр баталгааны хөвөл яг зээл шиг тооцогдно. Австрийн засгийн газар буюу сангийн яамнаас нь Австрийн хоёр арилжааны банкар дамжуулж энэ зээлийг одоо Монгол Улсын засгийн газарт дамжуулж өгч байгаа учраас энэ хоёр арилжааны банк дамжуулсныхын төлөө нөгөө банкуд дээр баталгаа гаргаж байгаа. Энэ шимтгэл нь ороо явж байгаа. Тийм. Энэ бол яг нөгөө зээлийн ашиглалтаасаа тоосон. Яг хүү шиг. Ганбат гişүү асуулт асууя. За тодруулах уу? Нэгүцэж хариулах уу? За 6 номер ажлын хэсгийн. За хариулъя. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Отгонбаатар байна. За инх түвшин гишүүний асуултанд хариулъя. За доктортой хөгжлийн зорилтын дээр болохтой няраа эндэглийн түвшинг 12 ба түүнээс доош бууруулах ийм зорилт бол тавьсан байгаа. За энэ доктортой хөгжлийн зорилтод 5 дахь насны 11 сая хүүхдийг эндхээс нь сэргийлэх боломжтой байна гэж үзсэн байгаа. Дэлхийн нийтээр бол 5 дахь насны хүүхдийн эндэгдлийн 47%-ийг нь бол няраа эндэгдэл эзлээд байгаа. За энэ няраа эндэгдэлтэй зонхлох шалтгаанд нь болохоор Монгол улсын хувьд бол дутуу төрөлт 1-р байранд нь орж байна, 2-дугаарт нь төрөлхийн хөгжлийн гажиг, 3-дугаарт нь төрөх үеийн хүндрэл, 4-дугаарт нь амьсгалын замын зочмог халдвар үжил гэсэн ийм үндсэн 5 зүйл эрэмлэгдэж байгаа. За манай Австрийн төсөл дээр болох тэр манай үндэсний төвөөс бол няраа тусламж үйлчлэгээ бол эрчим чиглэлийн тоног төхөөрөмж, ургийн монитор, инкубатор, за мөн дүр сончилгооны аппарат тоног төхөөрөмж, эхо болон дурангийн ийм захиалгатай байгаа. Эдгээрийг бол нөгөө төрөлхийн хөгжлийн гажигын улмаас эндэлт бол их байгаа. Хоёрдугаарт нь дутуу төрөлтөөс шалтгаалтай эндэгдэл их байгаа учраас төрөлхийн хөгжлийн гажиг эрт үед нь уншлах асуудал бол нэг шаардлагатай байгаа. Тухайлбал 2021 онд бид нэр 23.1%-ийг нь бид нэр ураг үед нь оншилж чаддаг байсан бол одоо 25 оны байдлаар бол 33.5%-ийг нь оншилж чаддаг болчиход байгаа. Гэхдээ дээрээс нь бол одоо бидний тоног төхөөрөмжийн чадлыг бол сайжруулснаар энийг онцлогооны ураг үед нь онцлогоог бол сайжруулах. Нэгдүгээр, хоёрдугаарт нь ураг үед нь янз бүрийн төрөлхийн хөгжлийн гажиг оншилсан тохиолдолд бид нар ургийн мэслийн асуудлыг хийх одоо ийм тоног төхөөрөмжүүдийг одоо эндээ суулгаж захиалсан байгаа гэсэн ийм хариулт өгье. Ганбат гişүү асуулт асууна.